2017-оос 2018 оны шинэ жилийн Улаанбаатарын Мөнгөн шөнө баярын цэнгүүний урлагийн тоглолтын найруулагчаар Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин найруулагч соёлын дөрвийн ажилтан Чингүн, зөвлөх найруулагчаар Улсын драмын Эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн Сойрхолд Наранбаатар ажиллаж, цэнгүүнд ирсэн нийслэлчүүдэд үе үеийн хамтлаг дуучдын урлагийн тоглолтоор бэлгөөрлөө. За урлагийн тоглолтууд өндөрлөж онцлогдох мөчид нийслэлийн засаг дор болон өвлийн хүний хамт төв талбай цугласан нийслэлчүүдэд баярын мэдлэгээ дэвшүүлсэн юм. Спортын нэрж талбай цуглаж шинэ оноо баяр баясгалантай инээд хөөртэй аз жаргалтай өгдөг ийм сайхан уламжлалтай юм аа. Өнгөрч буй 2017 он бидний амьдралд аз жаргал сайн сайхан бүхнийг авчирсан. Одоо оноо бүхнийг ч авчирсан. Энэ бүхнийг авчран үлрэн одож байна. 2017 онд нийслэгчид бид бүхэн өмнө тавьсан зорилтоо хангалттай сайн биелүүлж, хүн бүхэн хичээн зүтгэж, улс орныхоо болон нийслэлийн хөгжлийн төлөө ажилласан гэдэгт би итгэлтэй байна. Ирж буй 2018 он манай нийслэл хотод нийслэлийн иргэн бүрт аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг авчирсан жил байна гэдэгт би итгэлтэй байна. 2018 онд бид бүхэн өөрсдийн тодорхойлж байгаа зорилтоо нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэдтэй хамтран энэ бүхнийг даван туулахын төлөө нийслэлийн хөгжлийг дэлхийн шиг хүрэхийн төлөө чармаа ажиллах болно. Ингээд энэ дугуйн цугласан нийслэгчүүд та бүхэнд болон та бүхнээр уламжлан та бүхний арга гэрийнхэнд бүгдээрэнд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Түнчлэн төв талбайд шинэ оноо өгдөж буй нийслэлчүүдэд 10 гаруй чухнэж халуун хоол, цай, зууш, гэрэл зураг авах зэрэг үйлчилгээг үзүүлж байлаа. За мөн төв талбай баярын цэнгүүний үеэр нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газар, мэрэгжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан юм. За энэхүү нийслэлчүүд шинэ оноо төв талбайдаа хэрэг зөрчилгүй амар тайван сэтгэл хангалуун өгтлээ.